Сүүлийн жилүүдэд манай улсад үлдэгдэж байгаа гэмт хэргийн байдал янз бүрийн хэлбэрээр гарах болсон. Шалтгаан нь хууль эрх зүйн орчин хангалтгүй байдагтай холбоотой гэж тайлбарладаг. Улсын их хурлаар багагүй хугацаанд яригдсан гэр бүлийн хууль батлагдaltaгүй дуншсаар байтал ноцтой хүнд гэмт хэрэгүүд гарсаар байгаа нь харамсалтай юм а. Тодорхойлбол нийслэлийн хэмжээнд хийсэн хяналт шалгалтаар хүний амь насанд хүрч машиныхаа багажиндаа нуусан хэрэг гарч байсан бол энэ хэрэг дахин давтагджээ. Нийслэлтийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бол 591 гэмтэрэг гарсан байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Тэгээ энэ маань өнгөрсөн онтой харьцуулахад 27 хэрэгээр өссөн байгаа. Тэгээд энд бас гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдгийг бид нар ингээд судалгаагаар цагдаагийн байгууллага их наривчлан судалж байгаа. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгж байгаа эмэгтэйчүүд байна. Эдгээр маань одоо дийлэх гэмтэргийн гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн 82%-ийг эзэлж байгаа. За тэгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг одоо яг ингээд субъектээр наваад үзэх юм бол эхнэр тий одоо ингээд яг албан ёсоор одоо баталгаатай эхнэр бол нэг 62.6%, хамтран амьдрагчид 118 буюу 18%-ийг эзэлж байгаа. За энэ Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан байгаа. Одоо яг их хурлаар энэ шинжилсэн найруулга явж байгаа. Хүн болгон мэдж байгаа энэ хэлцэгдээд мөн одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг одоо энэ шинжилсэн найруулга шинжилэн батлагтай холбогдуулаад яг энэ цагдаагийн байгууллагаас энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хэрвээ энэ хууль батлагдаад гараад ирэх юм бол өмнөх хуулийг бодох юм бол мэдээж энэ гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгчид одоо хүлээлгэх хариуцлага өндөр болно. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилцээний албан хаагч нар ажил үүргийн дагуу хийсэн хяналт шалгалтын дагуу с ิจ гтэй байсан машиныг зогсоосон байна. Тэг 2 цагийн орчим Чингэлтэй дүүргийн хөдөлгөөнд оролцож байсан автомашинаас эмэгтэй хүний цогц илэрчээ. С ิจ гтэн хохирогч хоёр нь хамтран амьдрагч байсан бөгөөд хэргийг хянан шалгах ажил эхэлсэн байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй тухай мэдэгдлээ. Цагдаагийн байгууллагын албаагч нийтлэг үүргийнхээ дагуу с ิจ гтэй тээврийн хэрэгсэл хүн эзүүлийг шалгадаг байгаа. Тэгээд орой 02 цагийн орчинд тээврийн хэрэгсэл шалгалт хийх явцад с ิจ гтэй тээврийн хэрэгсэл илэрж ачаа дээшэнд нь үзлэг хийхэд хүний цогц илэрсэн байгаа. За одоо энэ нөгөө мөрдөн байцаалтын ажиллагаа, шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учраас илүү тийм дэлгэрэнгүй мэдээлэл биднэрт өгөх боломж байхгүй. Миний зүгээс бид нар. Хойд цагдаагийн албаагчдад сүүс үзүүлэгч юм янз бүрийн тийм байсан уу? Хойд хойш төцгөө арга хэмжээ сайн авсан болохоор тийм эсвгүүцэх боломж олгоог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд мөнгө санхугаас үүдэлтэй байдаг гэж зарим талдаа үзэж байгаа юм. Хүмүүн заяаны үнэт эрднийг олж төрсний учир амьддаа бие биенээ хайрлан амьдрья.